Орончуудын эрүүл мэндлээс сэтгүүл за эмч зөвлөж байна болонгаар үргэлжлэн өдөрт та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн болонд Дорнод аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвийн арьсны тасгийн их эмч за инх нарын оролцож байна. Энэ удаа бид арьсны харшлын талаар тэр дундаа хүүхдэд арьсны харшилтаа маш их тохиолдог. Тэгээ энэ талаараас зөвлөгөө мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр ер нь яг хамгийн түрүүнд үзэгчдээ ер нь арьсны харшил гэдэг маань бас юу хэлээд энэ талаараас ерөнхий нэг ойлголт өгвөл. За арьсны харшил гэдэг нь болохоор тус хүний өөрийнх нь нэг онцлог бас дээрээс нь дархлын систем, хит мэдрэгшил энэ төргээд орчин тойрон бүх юмнаас болж үүсч яадаг харшлын өвчин нь. Энэ манай сүүлийн үед болохоор харшил их хвчлэн аягүй ихсэж байгаа. Энд нь болохоор хүүхдүүд нь манай амбулатороор болохоор жилдээ бараг их хвчлэн 50-аас 60% нь хүүхдүүд их үзүүлдэг арьсны харшлын улмаас. Сүүлийн жилүүдэд арьсны харшлаар хүүхдүүд бол их хвчлэн өвдөх тохиолдол 10-20% нэмэгдсэн гэсэн тийм судалгаа гарсан байдаг. Тэгэхээр хүүхдийн арьсны харшил ер нь яагаад бас үүсдэг? Энэ нь бол хүүхдүүдээс ер нь ямар шинж тэмдгээр илэрдэг юм бол? Тий хүүхдүүд сүүлийн үед маш их нэмэгдэж байгаа. Энэ нэг цаг агаар, гадаад орчин болон идэж ууж байгаа хоол, хүнс, хэрэгэлдэг бүтээгдэхүүн, юу гэдгийг саван, янз бүрийн нэг орчинд нь өөрт нь хэрэгжилж байгаа үнэртэй уус гэдэг юм уу, эргэн тойрны уус, хоол, унд бүх юмнаас нь хамааруулаад ингээд хит мэдрэмтгий болдог байхгүй хүүхдүүдийн арьс болон өөрсдийг нь хоол, ундтай холбоотой мэдрэмтгий болсноос болоод хүүхдийн арьсанд хашил их гардаг. Энд нь болохоор захтнаа, улаарал, тийм маажур маягаар илэрдэг. Энэ нүүр гинт нэг их хэмжээгээр янз бүрийн хоол эзнээс болоод арьсандаар нь гинт цочрол өгснөөс болоод ингээд тууралтууд гарч эхэлдэг байхгүй юу? Тууралт болон захтнаа үүсдэг. Энэ шинж тэмдэг нь гэх юм бол маш их захтнаа нь халуун оргин хүүхдэд тайван бус уйламтгай болно. Их хвчлэн 0-аас 1 насны хүүхдүүд 1-ээс 5 насны хүүхдүүдэд бас элбэг тохиолддог. Одоо сүүлийн үед хүмүүс дураараа янз бүрийн тос ууж хэрэгэлдэг болсон. Энэ тэндээс хараад нэг мэдээлэл технологи хөгжсөнтэй холбоотойгоор хүмүүс их хэрэгэлдэг болсон. Өөрөөсөө дур мэдэн хэрэгэлдэг болсон. Энийг бол ингэж юурдаа болохгүй. Эрт сайн нэг эмчийн хяналтанд орсноороо урьдчилан сэргийлнэ бас тэгээд дээрэс нь тэр өвчний явцсан удааш багасна эдгэрэх боломжтой байдаг байхгүй юу. Тийм учраас маш сайн эмчийн хяналтанд үзүүлж явах ёстой шаардлагатай байдаг. Арьсны өвчин ер нь удамшдаг юм болоо. Дээрэс нь энэ өвчин бас үүсэх гол шалтгаан нь бас юунаас нөлөөлдөг юм бол? Арьсны өвчин бол удамшдаг. Өвчин бол удамшин, харшилч гэсэн бас удамшдаг. Энд нэг улирлын чанартай харшил гэж байна. Бас дээрээс нь хоол, хүнс, ургамал гэл бүхэл юмнаас одоо сүүлийн үед бүгд харшилдаг болсон шүү дээ. Энэ хүний дархлаатай бас холбоотой. Бас тэгээд удамшлын анамнезтай байх юм бол бас хүүхдэд бас удамшиж яадаг. Тэгэхээр түрүүнд хаяллаа. Ер нь бол арьсны харшлаар дийлэнх өвчлөж байгаа хүүхдүүд нь 0-аас 5 насны хүүхдүүд гэдэг чинь үүнд бол их хвчлэн яраа хүүхдүүд бас ордог баг. Тэгэхээр ер нь урьдчилан сэргийлэх арга зам нь бас юу гэдэг? Эсвэл жирэмсэн их жирэмсний үед тодорхой хэмжээний хоолны дэглэм барих хэрэгтэй гэдэг юм хариулах зүйл байдаг юм. Эсвэл төрсөн хойноо бас ямар зүйлүүдийг анхаарах хэрэгтэй гэдэг юм бол? За жирэмсэн эхчүүд чинь хоолны дэглэм барих хэрэгтэй байдаг. Халуун ногоотой хоол идэхгүй, хашил төрүүлэх гэдэг юм дотор чинь бүх юм ордог. За энд нь хит их мэдрэмтгий хүмүүс чинь үнэртэй ус байж болно, орчин байж болно. Тэгээд дээрэс нь хоолны дэглэм энд нь болохоор нэг эсэглэн төрлийн юмнуудыг хэрэглэхгүй шүү дээ. Халуун ногоотой хоол идэхгүй, халуун ногоо гэдэг нь болохоор хит их тийм халуун ногоотой хоолыг идээд ах юм бол бас хүүхэд нь харшламтай төрнө. Тэгээд нэг апельсин, жуурж, мандарин гээд цитрузоны бүлгээдийн тийм бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Тэр нь болохоо эсэглэн жимснүүд л гэсэн үг л дээ. Эсэглэн төрлийн жимснүүд хэрэглэхгүй. Инээсээ болоод хүмүүс чинь нэг жирэмсэн болохоор бас янз бүрийн юм идэж уумаар санагддаг гэнтергээд идэг. Тэр бол хэцүү шттэ. Сүүлд нь хүүхдүүдэд төрхөөр нь харшилтай болох магадлал маш их байдаг байхгүй. Бараг 70-80% нь харшилтай болдог. Тэгээд идэж уухаа зохицуулах хэрэгтэй. Тэгээд цаашдаа төрөнгүүт нь төрөөд
одоо тэгээд би хэрэглээгүй гэсэн ч гэсэндээ бас ингээд тууралт янз янз юм гараад ирдэг. Тэрэнд нь болохоор баш эрт үзүүлэх ёстой л доо. За бага зэргийн тууралт гарлаа одоо гайгүй дээ гэд яваад ээж болохгүй. Энд чинь бас сүүнээсээ харшилна. Нөгөө нэг цүтэй цааны сүүнээсээ хуурай сүү гэж болно, каш байж болно, нэмэлт бүтээгдэхүүн гэдэг бүх юмнасаа бас харшилдаг, ашламтгай болдог байхгүй. Тэгээд тэрийг болохоор маш сайн эмчээс асууж зөвлөж хүүхдийн эмчтэйгээ холбоотой бас арсныхаа эмчтэй холбоотойгоор байжгаад хүүхдээ анханаас нь юм гараад ирэхээр нь шууд үзүүлээл зөвлөгөөгөө аваад тэгээ хоолны дэглэмийг бас хоолыг нь бас ингээ нөгөө нэг идэж уудаг каш байна, сүү орлуулагч энэ гэдэг байгаа шүү дээ. Тэднийгээ бас маш сайн асууж зөвлөж ээж хэрэглэх ёстой байдаг байхгүй. Тэгээ цаашдаа бас байнга хяналтанд л байхгүй бол хэцүүлтэй маш их ингээ харшламтгай юунаас харшлаад байгааг нь мэддэхгүй сорил гэж тавьдаг няраа хөвгтд бол тавьдаггүй. Тэрийг нь яг л шинж тэмдгийнхэн дагуу л эмчилгээг нь хийж идэг. Арсны харшлаас нөгөө улирлын онцлогоос шалтгаалаад итгэвчдэг гэдэг юм эсвэл аль нэг улирлд хөвчлөх магадлал нь одоо өндөр байдаг ч юм уу тийм ер нь яг зүйл байдаг юм болов. За хүүхдэд бол яг тэр ингээд байх улирлын чанар гэдэг байхгүй. Тэгээд өвчин болоод ирэхээр олоо эхлээд бол харшил гэдээ явдаг штэ. Тэгээд сүүлдээ арсны өвчин болоод ирэнгүүтээ улирлын чанартай болж идэг өвчин болоод ирэхээр. За улирлын чанартай гэх юм бол том хүнж хүүхдэд жалгаагүй улирлын чанартайгаар харшлын өвчин бий болдог. Энд нь чонон хөрөөс байна. Тэр экземүүд байна. Экземүүд нь болохоор дотроо янз янз байдаг. Идээтэй, шүүстэй янз бүрийн экземүүд байгаа. Тэр экземүүд нь болохоор хүйтний улиралд нэмэгддэг. Нарны хаашил байна, хүйтний хаашил байна. Тэгээ хоол хүнсний хаашил байна. Тэд нар нь болохоор бас хүйтний улиралд тийм идээ шүүстэй, идээрхэг юмтай байх юм бол юу яана? Өвлийн улиралд маш их идэвхжтэй. За хавар намар 100 болоод ирэнгүүт улиралтай холбоотойгоор нөгөө нэг ургамлын тоос, шороо бас орчны нөлөөллөөс болоод хамар нармай нүд гээд бүгд ингээд харшилдаг. Чихний салстууд хүртэл бүгд харшилдаг байхгүй. Харшилсанслаа захтнаа үсээд нүд нь хорсоод нулимс нь гоожол хамар мамрын шархраал энэ бол нөгөө улиралтай холбоотойгоор бас ингэж янз янзын харшлууд бий болж идэг. За баярлалаа. Тэгэхээр нөгөө миний асуугаагүй бас үлдсэн зүйл байж магадгүй нэмэлт мэдээлэл өгвөл ярилцлагын төгсгөл бас эцэгчүүдтэй хандаж юу гэж хэлмээр байна. За харшил гэдэг өвчин бол угаасаа шинж тэмдгийг илэрх даруйд нь л ирж нарийн мэрэгжлийн эмчтэй үзүүлж зөвлөгөөгөө авч эмчлүүлж байвал үр дүнтэй байдаг. Тэгээ маш сайн үзүүлж л авах хэрэгтэй. Хяналтандаа л байх хэрэгтэй.